Одоо за сүрэг тархан сайхан авч гин үү? Сайхан авч гин үү? Сайн авж ирүү та. Сайн авч ирлээ. За ажил албан өндөр баг. Ажил бол тавлаг сайхан байна. Одоо нөгөө ирж яваа цаг гэдэг шиг цаг сайхан болж байна. Ястал өндөр. Манай өнөөр сайхан дулаахан сайхан хавар болж байна. Энэ жил их сайхан хавар болж байна. Тэгэхээр одоо өвөлцөх сайхан боллоо. Тэглээ. Сайхан зуун гарах нь. Нодлоос чанга үйл болсон шүү. Тэгсэн. За яг миний хувьд бол би бол одоо яг энэ баруун гэдгаарт тайквондогийн спортыг үүсгэж хөгжүүлсэн. Өөрөөр хэлбэл хамгийн анх эхлээд ховдод, дараа нь Говьалтад, дараа нь Баялгид, дараа нь Увс аймагт гэх мэтээр одоо энэ тайквондогийн спорт үүсгэж хөгжсөн өнөөдөр хүртэл явж байгаа. За тэгээд дээрээс нь бас яг уулын спортоор бас нэлээд бас баггүй хэдэн жил хичээлсэн. Уулын спортын мастер толтоо, тайквондогийн олон улсын хэмжээний мастер толтоо. Одоо иймэрхүү яг биеийн дамир спортын салбарт бол бас нэлээд урд нь бол нэг 10 жил татгалжуулагч хийсэн, 10 гаруй жил энэ байгууллаганд дарга хийж ирсэн. Тэгээд сая 25 оноос эхлээд бас буцаж одоо энэ байгууллагад хамжигдж ирээд ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо бас яг зүгээр нэлээд одоо шинээр бас нэлээд олон ажил хий гэж төлөвлөж байгаа. Шинээр спортын төрлүүдийг хөгжүүлэх. Бас зарим асуудал дээр яг нийтийн биеийн дамир ч юм уу зарим бас жоохон орхигдсан асуудлуудыг бас жоохон төлхөө хөгжүүлэх. Зорилгоор одоо 2025 оны нийтийн биеийн дамир спортыг төлхөө хөгжүүлэх жил болгоод байгууллагасаа зарласан. За тэгээд энэ одоо арга хэмжээнийхээ хүрээнд одоо хүн амын одоо бие үлдрийг сайжруулах, бие үлдрийг одоо хөдөлгөөний хомдлолоос өртөн сэргийлэх. Үндсэндээ нөгөө нэг өвчлөхөөс нь өмнө эрүүл мэндэд анхаарах. Эрүүл мэндийн хамгийн бас нэг хүнийг идгээд спорт байдаг баг тийм. Бас нэг хүний хүмүүс одоо жишээлбэл зарим төрөл дээр нь тэгээд шууд тохиолдолд бол одоо үндсэндээ хүмүүс эмнэлгэрүүл төрүүл чанаад шүү дээ. Гэтэл эмнэлгэрүү биш одоо шууд спорт руу ханддаг. Спортоос тодорхой хэмжээний одоо эрүүл мэндийнхаа дархлаа тогтоодог ч юм уу тийм ээ. Бие үлдрийнхаа одоо спортын ямар нэгэн төрлөөр хичээллээд биеж бэлдэржүүл, чирэгжүүлэх одоо тэр зам мөр одоо идэвхтэй амьдралын зарчмыг бас санал болгож соён гэгэрүүлэх ажлыг хажуугаар нэлээд хийх хэрэгтэй. Тэгэхээр ийм одоо бас олон одоо хийхээр төлөвлөж байгаа асуудлууд их байгаа. Дээрээс нь одоо сая бас танд хэлсэн нөгөө барилга байгууламжийн асуудал бол өнөөдрийн түвшинд бас хангалт одоо жишээлбэл тамирчдынхаа хэрэгцээг тийм ээ хичээллэх одоо тэр багтах орон зайг бас хангаж чадахгүй болсон байна. Бүрдүүлэх тэгэхээр тэрийг одоо бид нэр бас томоохон одоо бас орчин үеийн шаардлага хангасан спорт цогцлборыг одоо цогцоор нь барих шаардлага зүйсээр гарч байгаа. Тэгэхээр иймэрхүү одоо бас олон одоо хийх ажлууд манай салбарт тулгымдсан асуудал гэж хэлж болохоор олон асуудлууд байна. Энэ ажил нь ер нь бол ихэр нааштай явж байна. Ер нь нааштай. Одоо аймгийн даскалгын мөрийг хөтөлбөр тулгуурлаж одоо баг бүрэлдэхүүнтэй бас хамтарч ажиллаж бид нэр бол одоо эрхэм одоо зорилготой хэрэгжүүлэн дээрээс нь бас энэ чинь тэгэл ардынхад л улсынхаа төлөө юм шүү. Тий, ер нь одоо хүн эрүүл мэндийн төлөө дээрээс нь бас бид нар бол одоо ард түмний одоо тэр бахархан дуурайх тэр бахархлыг бий болгох зорилготой. Тэр нь одоо үндсэндээ сая бид нэр яригдсан тийм ээ. Төв дэлхийн олимпийн наадмуудаас медаль хүртсэн одоо тийм алдартнуудыг төрүүлэн гаргах. За тэр алдартнуудаараа дамжуулаад энэ их спортуудаа хөгжүүлэх, сурталчлах, нийтийн хүртэл болгох тийм ээ. Олон залуу шилдэг одоо хүүхд багчуудыг энэ спортод татан оролцуулах. Тэр спортын одоо ямар нэгэн төрлөөр хичээлснээр өөрийнхөө эрүүл мэндийг бэхжүүлэх тийм ээ. Бас дээрээс нь одоо бас тухайн одоо чиглэлээр мэрэгчлээ сонгож амьдралынхаа одоо бас гол одоо зорилтыг тухайн одоо спорт ямар нэгэн төрлөөр одоо тамирчин болж мэрэгжил эзэмшиж тийм ээ. Бас өөрийгөө бол нөрх гэрээгээд тийжээд нэг өсөндөө хүний бүхэлд нь цогц амьдралыг өгч байгаа. Тэгэхээр энд одоо бас олон сайхан дээр шилдэгүүдийг л одоо төрүүлж харах зорилго. Одоо манай спортын салбарын гол зорилго юм да. Бие үлдрийн чирэг жилийн төвшин тогтоосон ойрол маань эхний үе шат маань болохоор бүртгэл үүснэ. Тэгээд даралтаа үзээд даралт маань хэвэн байгаа тохиолдолд дараагийн үе шат болох амьсгалын хэмжилт явагдаж байгаа. За энэ болохоор 30 секундын хугацаанд амьсгал авахаас илэрхийлээд тэрнээс дээшээ явж болно. За дараагийнх нь болохоор өндөр хэмжин жингээ үүснэ.
За өндөр жингээ үзснээр биеийн жингээ энд гэсэн мэт тодорхойлох боломжтой болж байгаамаа. За энэ дээр болохоор уян хатан чанар. За энэ хүний уян хатан чанар хэр сайн байгаагаар нь бас тодорхойлох боломжтой. За ингээд хэмжилтэн маань өвдөгний нүднээс ихсүүлээд энэ хүний гарын алга хүртэл явагдах хэвээр. За гар чи арай жоох урагшаа авсан. Ингээ энэ дээрээ барьж. За ингээд хэмжилтээ аваад дараагийнхаа үе шат болох. За энэ хүн маань за 43 гэдэг маань эргээтэй энэ хүний өндөртэй харьцуулаад үзэхэд хангалттай хэмжээтэй очсон байна. За эмэгтэй гар дээр сүнэлт. Эмэгтэй гар дээр сүнэлт маань гарын алгыг газар тэгшгэнтэй тавьсан. Би бол шудлын хэмжээтэй хөл өргөсөн хэмжээгээр за гар дээр сүнэлээ. 1. За яг энэ бол цэвэр сүнэлт. За 2. За гих мэдчлэн эмэгтэй гар дээр сүнэлт явагдах нэ. За тавцан дээр алхах маань за эхлээд баруун хөлнөөс гарсан бол буулаа, зүүн хөлөөрөө буулаа. За одоо зүүн хөлөөрөө гарлаа. За гих мэдчлэн хоёр хөлөөрөө ээлжилж бүтэн улаараа гарна. За энэ бүртгэлээр явагдана. Хэрвээ энэ хүн маань хагас гიშгсэн тохиолдолд оноо авахгүйгээр энэ хүнээ тоон цаашаа явахгүй гэсэн. Бүр гараа урагшаа өргөе. За өвдөг өндөр тойргон дотроо нүдтэй аймаад алхахнаа. За гар цаг явсан. За хэрвээ энэ хүн маань тойрогноос гарсан нэлээд хол байгаа эсвэл тойрч яваад буцаж ирсэн бол энэ хүний тэнцвэр нь маш муу байна гэж үзэн. За тэнцвэрийн дасгалыг бас хүүхдүүдтэйгээ хамт баруун зүүн тарих хөгжүүлэх дасгалыг хийснээр илүү сайн хөгжиж өгнө гэсэн үг. За та бүхэнд баярлалаа. За хамгийн ойр цэгээс авлаа. Энэ хүн маань 3 см гарсан байна. За 50 км-тэй тойрогноос энэ хүн маань хэр хэмжээгээр гарсан энэ бүгдээ хэмжээ. За 2 см. За 2 см гэдэг нь иргэдээ энэ хүний тэнцвэр маань бас алдагдсан байна гэж үзсэн. За хэрвээ ингээд тойрон дотор байгаа тохиолдолд энэ хүний тэнцвэр маш сайн байна. Намайг Залуугийн Баян гэдэг Ховд аймгийн таеквондо шгшөөгийн дасгалжуулагч өөрөөр гүйцэтгэж явж байгаа. Би 1998 оноос хойш нөгөө таеквондогийн спортын төлөө Ховд аймагт одоо ингээд өөрийн одоо цаг зав ажил боломж одоо бүхнийг одоо ингээд зориулж явж байгаа юм хүн байна. За 2013 оноос эхлэн өөрийн бие даасан сүл тал дээр клубыг үүсгэн байгуулсан. За клуб маань үүсгэн байгуулагдаад одоо 12 жил болж байна. За энэ хугацаанд би нэг 110 гаруй орчим тийм улс бүс олон улсын тодтогтой юм тэмцээнүүд ингээд оролцсон байдаг. За энэ уралдаан тэмцээнд оролцсноор би нэг улс бүс цомын тэмцээнээс 1200 орчим медаль хүртсэн. Ийм амжилт үзүүлсэн байгаа. За нийтдээ 42 шиг одоо спортын цол зэрэгтэй ийм тамирчин төрүүлсэн гаргасан байдаг. За олон улсын хэмжээнд улсын тэмцээнд болохоор 2016 оноос хойш байгаа олон улсын тэмцээнд одоо ингээд тасралтгүй оролцож байгаа. Жилд нэг 2-оос 3 удаа олон улсын тэмцээнд оролцдог байгаа. Дундад Аз болон Хятад болон Оросын холбооны улс гэх ийм улсууд зохион байгуулж байгаа. Олон улсын тэмцээнд бол ингээд жилд тасралтгүй оролцдог ийм байгаа. За Ховд аймагт 1998 оноос хойш одоо таеквондогийн спорт ингээд үүсгэн хөгжсөн байдаг. За энэ хугацаанд одоо миний анхны клуб бол одоо 90 гэж одоо клуб байсан. Одоо миний анхны багш одоо Бадарчин Бямжаа гэж одоо спортын газрын дарга хийж байгаа энэ хүн. За Ховд аймагт яг одоогийн байдлаар 2 таеквондогийн клуб үйл ажиллагаа явуулж байгаа. За нийтдээ нэг 110 орчим тамирчинтай сүл тал дээр 92 юм клуб одоо ингээд Ховд аймагт үйл ажиллагаа ингээд явуулж байна. Хэдэн насны хүүхдүүд вэ? За манай таеквондогийн спорт болохоор насны онцлог одоо нас хүүс ялгадаггүй. Ерөөс хийх боломжтой ямар хүүхдүүд нэ. Ер нь бол тэгэл хамгийн бага 4 наснаас эхэлж одоо таеквондогийн спортоор хичээлж байгаа. За Ховд аймгийн хэмжээнд болохоор хамгийн ахмад нь гэвэл одоо 40 гарсан хүмүүс таеквондогийн спортоор хичээлээ явуулж байгаа. Ер нь нас болно хүүс ялгадаггүй ийм спорт байгаа. За энэ жилийн хувьд одоо 2025 онд Ховд аймагт бага насны улсын авар шалралт тэмцээнийг одоо зохион байгуулахаар болсон байгаа. Аймаг орон нутгийн зүгээс одоо нэг нийтдээ 35 орчим сая төгрөгийн одоо санхүүжилт гаргана. Монгол улсын өнцөг булан бүрээс одоо нэг 800-аас 1000 орчим тамирчин одоо ингээд цуглалт насны судалгаа гаргаад бид нар одоо тэмцээнийхээ бэлтгэл ажилтнаа гарч байгаа байж байна.
Өнөөдөр ингээд та хэд ингээд нөө заалуудыг бас ингээд харж байна. Яг ерөнхий том заалан дээр л одоо ингээд нөгөө бүх спортод төвлөрөөд шүү дээ. Уулмал таны юугаар энэ тустай байх хэрэгтэй тий. Өөрөндөө. Тий. За энэ нь одоо бас яг тийм дөрвөлтийн одоо мини даалууд бас нэлээд хэрэгтэй байгаа байхгүй. Мини даалууд заавлуудын тоглолтын том талбай гэхээс гадна мини яг тухайн төрлүүд дээр батаарсан мини даалууд олон байх тусмаа одоо тухайн спортын төрлүүдийн тамирчдын амжилт бас илүү одоо сайжрах боломж байгаа. Яг нь миний хувьд бол би зүгээр өөрийнхөө эзэмшсэн мэрэгжил одоо мэдсэн сурсан зүйл тийм ээ. Бас улсад ажилласан туршлага одоо туршлага дээр үндэслээд энэ салбарт хийж болох одоо бүх юмыг л одоо хийж бас одоо илүү одоо энэ спортын салбарын хөгжлийг одоо бас тодорхой хурдсгаж тийм ээ амжилт гаргаж бүтээн байгуулалтыг хийж ийм ажиллах ер нь зорилго тавьж ажиллаж байгаа. Энэ бол тэгэхээр яа харахгүй энэ бол одоо миний хувийн зорилго гэхээс илүү бас олон түмнийхээ төлөө хийх хэрэгтэй ажил. Тийм одоо миний одоо бас хийж явах бас нэг үүрэг хариуцлах гэж ойлгодог. Тийм учраас бидэрт бол одоо бас алгуурлах хугацаа байхгүй. Ер нь одоо бас ингээд гол нутгаа сонгохын хөрөлгийн гишүүд болон одоо бас ингээд яг шийдвэр гаргах төвчний хүмүүстэй хамтарч ажиллах дэмжлэгийг аваад тийм ээ. Одоо яг сүүлийн үед бол бас нэлээд одоо бас томоохон аж ахуйн нэгжүүд хүртэл бас спортод бас нэлээд анхаарал хандуулдаг болсон. Тэгэхээр тэдний дэмжлэгийг авах ер нь тэгээд бас янз бүрийн байдлаар спорт болоод энэ тэгээд бас спонсоруудын одоо хүчээр бас нэлээд их олон ажлыг нугалж явдаг. Дээрээс нь яг тэр хүмүүсийн одоо дэмжлэг тийм спортын холбоодны хүч ажиллах хэрэгтэй. Тэгээ бид нар бол одоо шинээр спортын холбоодуудыг бас бий болгож ажиллах хэрэгтэй. Дахиад дээрээс нь үйл ажиллагаа явуулж исэн хуучин спортуудынхаа зарим спортын холбоодуудын үйл ажиллагааг бүр сайжруулах шаардлага гарч байна тийм ээ. Тэгэхээр гих мэтэр одоо саяхан гэтэл бид нар бол бас аймгийн дартын холбоог шинээр байгуулсан. Шинэ тэргүүнтэй шинэ одоо нарийн бичгтэй шинэ үрэлтгүүдтэй нэг юм шинэ холбоо мэдлэн. Тэгэхээр энэ холбооны үйл ажиллагаа ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо бас ингээд шинээр эхлээд явж байгаа учраас бас нэлээд одоо бас ирч хүчтэй залуучууд нийлж ажиллаж байгаа учраас бас энэ тал дээр бас нэлээд амжилт гарах байхаа гэж найдаж байгаа. Дээрээс нь одоо жишээлбэл яг үндэсний спортын төрлүүд дээр бас бид нар анхаарах хэрэгтэй. Одоо үндсэндээ юу сурын спорт, үндэсний бүх тийм ээ. Морин спорт гэдэг энэ спортын төрлүүд маань үнэний одоо гэж байгаа тэр тодголтой спортууд бас манад нэлээд бас хөгжих шаардлага байгаа. Дээрээс нь яг амжилт гаргаж байгаа бас энэ олон сайхан шилдэг бас хүмүүсийг төрүүлж гаргасан одоо сая бүхний чиглэлээр гэдэг ч юм уу уяачд харваач сүүлийн үед манай одоо сурын харвааны одоо тамирчид бас усын чанартай тэмцээнд нэлээд одоо өндөр амжилт үзүүлж байгаа. Сая бас олон хотын тэмцээнээс өвлийн мөсөн одоо сурын төрлөөр одоо манай харваачд амжилттай оролцоод бас шагналт байранд медалт байрны шалгараад ирсэн. Тэгээд дунд гарснаас хойш яг байц сурын спортын төрлөөр одоо нэг хоёр тамирчин маань медаль хүртлээ. Волейболын одоо улсын аваргын тэмцээнээс манай бараг мөнгөн медаль авах одоо боломж авах шахаад одоо үнэндээ бараг медалийнхаа одоо туудаас аваад алдлаа гэдэг шиг тэгээд шагналт 4-р байранд орсон. Авсантай ялгаагүй. Дээрээс нь таеквондогийн төрлөөр одоо таеквондогийн одоо 7 дугаар их наадамд манай баг тамирчид бас өндөр амжилт үзүүлж 23 медаль хүртсэн. Гэх мэтээр одоо бас нэлээд амжилт баруун бүсийн тэмцээнд манай жудогийн тамирчид бас тэрүүн байрны шалгараад ирсэн. Энэтэй баг тамирчид 1-р байр, эмэгтэй баг тамирчид 20 дугаар байр гэдэг одоо манайх бас амжилттай оролцсон. За өнөөдрийн байдлаар Увс аймагт чөлөө төхийн одоо улсын аваргын тэмцээн амжилттай зохион байгуулагч манай бас баг тамирчид оролцохоор явцсан. Ерөнхийдөө одоо тэгэл ерөөсөө тэмцээн оролдооны одоо их одоо идэвхтэй одоо цаг хугацаа манай дээр яг одоо ингээд тохиолдсон. Байнгын одоо спортын арга хэмжээний оргил ачааллыг яг эд явууч. Яг эд явж байна. Хичнээн хамт олонтой ажиллаж танаа байгуулга тий. Байгуулга 25 хүний оронтой одоо 25 хүний. Тэгээ 25 хүний батлагцсан оронтой. Тэгээд спортын яг нөгөө хэлсэн юм аа спортын 13 төлөвлөөр их шавага барьж үнэндээ бэлтгэл өгүүлэлттэй байнгын одоо бадааж явж байгаа. Энэ 10 төрөлдөө одоо өвлийн спорт нугах тийм. Өвлийн одоо ямар спорт байна? За өвлийн спорт гэхээр яг зүгээр энэ спортын төрлүүд бол одоо яхахгүй сая битэрийн ярьдаг тийм ээ. Газар зүүн байрлал, тухайн орон нутгийн одоо уламжлалт хөгжиж исэн спортын төрлүүд гэдэг янз янзын хүчин зүйлүүд нөлөөлнө. Одоо
Жишээлбэл одоо магадгүй манайх ч одоо ингээд ер нь харьцангуй дулаан одоо юутай аймаг. Цаг гарын одоо бүсэд оршдог аймаг. Тэр учраас одоо өвөл тундас өөрөөр цас харьцангуй маш бага урдаг. Тэгээ бага урдаг учраас тэгэхээр бас өвлийн спортын төрлүүдний ялгаагүй одоо нэлээд цааны төрөл ч юм уу бас хөгжих боломж ер нь бага. За яг хөө харьцангуй одоо манайх бол өвлийн спорт дотор тэшүүрийн спортыг манайх ховд аймаг бол уламжлалтай. За энэ жилийн хувьд бол одоо манай бас Буйд гол дээр л одоо дөрөвний тавьчид маань бас бүгд найрамдах гадуур ард улсын одоо баруун гэдгээр тулсан тэмцээнд бас амжилттай оролцоод ирсэн. Тэгэхээр ер нь буйн тол гэхээс гадна одоо дөргөн нуур Ховд аймгийн дөргөн сумынхан бол үртийн шиг яваад дөргөн нуур. Тишүүр тал хар ус нуур. Хар ус нуур гэдэг нуурын талдаа дөргөн сумынхан бол бас нэлээд ингэ тишүүрийн одоо бат төрлөөр хичээллэгчид олонтой аймгийн томоохон тэмцээнүүд болохоор дөргөнийх нь өнгөлдөг. Тэгээд яг өвлийн спортын төрлөөс бол одоо саяны хэлдэг тийм усан сурын спорт. За дээрээс нь одоо ийм тишүүрийн спортуудыг бид нар бол хөгжүүлж байгаа. Цаашдаа бас бидээж одоо бас орон нутагт хөгжүүлчихээр өвлийн спортын төрлүүдийг бас нэлээд дэмжих бодлого барьж ажиллаж байгаа. Юу нэ бусад тохиолдолд ер нь тэгээд манай ховдынхан бол бас волейболоор алдартай. Ер нь бол волейбол спорт манай үзэгчд нь хүртэл ер нь хайртай. Уралдаан тэмцээн, волейболын тэмцээн болоход заал танхим бол пик дүүрэн штэ манайх. Тийм учраас одоо тэрнтэй адилхан тэгээд яг хөө зүгээр бид нэр амжилт гаргаж байгаа спортын нэг топ төрөл гэх юм бол одоо самбо, жудо, таеквондо гэдэг ч юм уу халдуулааны төрлүүдээс тэгээд одоо бас ингээд ширээний теннис ер нь тэгээд Ховд аймагт өөр ингэсэн бас уламжлалтай юм спортуудаараа бас энэ төрлүүдтэй голдуу бас өсвөр ишг шавга дагнаж барьж байгаа. Байхад өдөр бүр амттай. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхын зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Бермуда 200cc 250cc энгийн мотортой. Чанартай хэрэглээний кросс 200cc 250cc мотортой. Давуу тал сайн бэхэлгээтэй, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалцтай, маш зөөлөн явдалтай. Хянах электрон дохио, ледтэй, хойд дугуй 100 90 19 урд дугуй 90-19-тэй. Угсрахад маш амархан бараг бүх эд анги үйлдвэрээсээ угсраатай ирдэг. Хойд амаржина хоёр төвшөнд өндөр намыг тааруулдаг. Оригинал сэлбэг хэрэгсэлтэй сэлбэг бүгдийг худалдаалж байна. Эргээд засвар үйлчлэгээний зардал хямдхан. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Холбогдох дугаар 8079 8080 9911 1525 9976 69 69. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар өөдөн савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Хотел хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг.
Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэгжилж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Old Mongolia. Өнөө гүрнээс улбаа түүхтэй, хүлэг баатрийн ёс жаягтай, уламжлалт зоог. Ховд аймгийн биеийн төр спортын газрын үндэсний бүхий шгшөөгийн дасгалжуулагч төмөрхүү байна. За тэгээд өнөөдөр манай Ховд аймгийн биеийн төр спортын газраас газрын хувьд өсвөрийн үндэсний бүхий шгшөөгийг бүрдүүлж ажиллаж байна. За өнөөдрийн үндэсний бүхий бэлтгэл сургуультанд нэг 60-аад хүүхдүүд хамрагдаж өдрийн 2 ээлжээр бэлтгэл сургуультыг орж байна. Хүүхдүүдэд одоо би нас 18-аас 18 насны хүүхдүүд хамрагдж байгаа. Тэгээд хүүхдүүдийн насны онцлог, биеийн онцлог тохируулан одоо шинжилгээний үндэслэлтэй одоо бэлтгэл сургуультыг тогтмол одоо орж байна. Өдөр болгон одоо бэлтгэлийг орж байна. Тэгээд Ховд аймгийн манай шгшөөгийн тамирчид манаас амжилт гаргаад эхэлсэн. Тэгээд үйл ажиллагаа жигдрээд ингээ сайхан явж байна. Өнөөгийн одоо Монгол өхрийн өнгөнд бол яг заал тамхины барилдаанууд тэгээд энэ яг одоо цагт гаргаж байгаа үзүүлэлт амжилтаараа бол Ховдынхын 1 номерт явж байгаа. Үндэсний бүхий өргөөний одоо календарчилсан барилдаан. Тэгээд тэр барилдааны нөгөө түрүү үзүүр шүвгийн тоогоор барилдааны баал үнэлгээгээрээ бол яг өнөөцгийн үндэсний бүхий өнгийг Ховд аймгийн бүхчүүд Монгол Улсын авраг Хангаа, Монгол Улсын зам Батүлзээ, Монгол Улсын зам Пүрүү сайхан гэдэг Ховдын их гурвал гэд нэрлэгдэж байгаа ийм хүмүүс ингээд энэ хүмүүсийн гаргасан амжилт барилдаанаар өнөөдөр Ховдын бүхчүүд үндсэндээ 1 номерт үнэлэгдэж барилдааны баал үнэлгээгээр 1 номерт үнэлэгдэж ингэж явж байгаа. Тэгээд Ховд аймгийн шгшөөгийн тамирчид мөн одоо энэ авраг заануудаас үлгэр дуурайл авч одоо бэлтгэл сургуультай тогтмол хийж цаашдаа бас аймаг улсын цолтон болохын төлөө бэлтгэл сургуультай хийж байна. Тэгээд улсын арга шалруулах барилдаанд хамгийн гол насны ангилалд одоо хүүхдүүдэд бэлдэж бэлтгэл сургуулийн тааруулж одоо ингэж ажиллаж байна. За мэдээж үндэсний өхөөр хичээснээс мэдлэг хүндлэх ёс ах захтаа сурна. Манай үндэсний өх бол дэвтгтөр өндөртэй юм. Тэгээд дээрэс нь одоо хөдөлгөөний хомсдолд хүүхдүүд маш их орж байгаа учраас үндэсний өхөр хичээлж байгаа хүүхдүүд бие өдрийн хөгжил дээрэс нь одоо энэ цаг баримталтай спортоор хичээлсэн бусад спортоо яг л адилхан төвчээр хатуужилттай юм болж байгаа. Тэгээ үндэсний өхөн хүүхдүүдэд бол миний хувьд багш дасгалжуулагчийн хувьд сургуулиуд, сумууд, сумуудын багш нартайгаа хамтарч мөн байгууллага удирдлагуудтай бас хамтарч ингэж хүүхдүүдэд найз нөхдийн хүрээл, хамаатан садны хүрээллээр бас бэлгийн нүдээр харж сонгож хаан тэмцээн уралдаан дээр сумуудаас ирсэн хүүхдүүдийг одоо судалж бэлтгэл сургуультын хийлгэх үндэсний өхрөө ингэж ороочоо гэдгийг саналыг тавьж яг байгалийн өгөгдөл сайтай үндэсний өхөөр одоо барилдах сонирхолтой яг ийм өгөгдөл сайтай хүүхдүүдийг бас шилж сонгож олж уулзж ажиллаж байна. Одоо тэгэл яг энэ спортоор явсан хүмүүсийг ингээд харахаар их том одоо хүмүүжил бас ингээд нэг авд явж одоо бүх барилцснараа хүн их захыг хүндлэх за бусад спорт гэсэн бүгд л адилхан байдаг болов. Ер нь спортоор онцлогтой. Өөрөө бас яг энэ юугаараас ингээд явсан тий. Яг спортоор явсан хүн бас за эрүүл болохоос гадна өөр юу хүнд ямар боловсролыг авч идэв. Ер нь одоо жишээл спорт бүхэн одоо өөрийнхөө онцлогтой. Спортоор хичээлсэн одоо сая таны гэлдгээр өөрийнхөө эрүүл мэндийг бэхжүүлэхээс гадна ёс суртахууны маш өндөр төлөвшөлттэй болдог. Өөрөөр хэлбэл тэр одоо ялагдаж ялахын дээр зовлон мэддэг. Тийм ээ. Ялагдаж сурдаг. За дээрэс нь одоо жишээлбэл тийм ээ тухайн спортын одоо тэр ёс зүй философиг хамгийн гол нь тэр шүү дээ ёс зүй. Мөрдснөөр
ёс суртахууны хувьд бас нэлээд тийм одоо хүнлэг тийм ээ даруу төлөв байх тэр хүмүүжлийг одоо төсвөр хатуудлыг тийм ээ өөртөө шингээж явна гэсэн үг байхгүй. Их цах ахыг ах цахаа хүндлэх мөндлөх яснаас эхлүүлээ тийм ээ. Ер нь одоо бас яг хөө спортууд хүнийг маш олон талаар хөгжүүлнэ л дээ. Танаа аав одоо ямар хүн бэ? Спортын хүн байсан уу? За манай яг та бас энийг яг энэ спорт сон. Манай аав бол одоо яг хөө насаараа тээврийн дэрийг байсан жолооч юм байдаг. Өө тийм. Тэгээд би бол одоо яг хөө бас хэдэн дүүнэрийг энэ спортод бас нэлээд уруу татсан гэхүүдэд миний дүүнэр бас гимнастик спортыг бас энэ хувьд аймаг төгжүүлсэн олон улсын хэмжээний гимнастик олон улсын хэмжээний мастер. Маш спорт руу гэдэг. Бас тамирчин байна. Тайквондогийн бас спортын мастер дүү байна. Ариун бол тэгээд тайквондогийн мастер. Манай нэрийн хүн бас Монгол Улсын спортын мастер гэдэг. Тэгээд бүгдөө спортын талын энэ хүмүүс нэлээд байна. Тэр чинь цэвэр одоо хүний хөлс зүтгэл шүү дээ. Тийм биш? Тэгээд хөдөлмөр. Өөрийнх нь цэвэр одоо ариун хөлс. Тэгээд хөдөлмөр. Худалдаж авч иддэг юм биш, тий? Цэвэр зүтгэлээрээ л одоо явдаг сайхан. Тэгэл одоо бас тэгэл ах дүүнэрээ бас ийм байх гэж бас гоё юм байна тий. Бас нэг бахар. Энд бас бахархдаг тавс. Ер нь бахархдаг байх уу? Тэгээд энэ бас нэг дуртай авийн хүү болгоны спортоор хичээлээд байхгүй чанартайгаар чанартаа нөлөөлдөг гэдэг шиг амжилт гаргадаг. Тэгэхээр яг хөө зүгээр одоо бас бидний зорилго бол одоо заавал мэрэгжлийн тамирчин болохоос илүү тухайн спортоор хичээлээд эрүү тодорхой хэмжээний тийм ээ спортын биологийн хүмүүжилттэй тийм ээ тодорхой төвшөнд одоо бас амжилт гаргасан тэр спортын одоо бас сайн сайхныг өөртөө амьдралынхаа одоо хэв маяг тусгаж чаддаг тийм ээ ер нь Монгол улсынхаа төлөө цохилох зүрхтэй хүмүүлэг тийм иргэнийг төлөвшүүлэх тал дээр бас бид нар нэлээд анхаарч энэ спортоор дамжуулж спортын одоо тэр сайн сайхнаа Монгол улсынхаа төрийн тугийг тий соён тэр улсад мандуулж шүү. Спорт эрүүлэх ажлыг бас хийх хэрэгтэй. Тэр утгаараа одоо Монгол омгшил тийм ээ Монгол бахархал Монгол тэр өв соёл Монгол дархлааг л одоо бий болгож тэрнийг олон одоо дэлхийн нийтэд бас түгээн дэлгэрүүлэх бас тийм үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ер нь бол хүн байруудын шагналуудыг авчих штэ. Тэгэхээр энэ бол одоо бас тэгэл нөгөө тэр баруун монголчуудын энэ бас нэг тийм ээ энэ тухайн одоо бүс нутагт энэ газар оронд амьдарч байгаа хүмүүсийн тэр биеэл тэр олон жилийн одоо түүх өв дээдсийн тэр хүчрхэг байсан тэр одоо уул мөр арилаагүй явж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо сая таны гэдэг тэр хөх толовтнуудын бас нэг шилдэг одоо чанарууд бол энэ хүмүүст бол тодорхой хэмжээгээр одоо хадгалагддаг үлдсэн байна гэсэн үг шүү дээ. Хөх толов битгий бүдгэрээс энэ бүдгэрээ дээрээ дэргүүлдэгэл ер нь цус одоо холдож байна тий. Бохирдож байна гэдэл одоо асуудал шүү дээ. Тэгэхээр Монгол хүн өөрийнхөө цусыг ариун байлгахын тулд ерөөсөө хөх толвоолар. Тэр толовчл ерөөсөө баталсан юм шүү дээ. Мөх хөх тэнгэрээсээ тэр сайхан тэнгэрийн өнгөр хөх толбыг авч явж байгаа маань монголчуудаа гэж өөрөө дэлхийд өөрөө хүчтэй юм. Өнөөдөр 3 саяас одоо маш олоолаа байгаа шүү дээ. Хайрмаг тугаа бүрээр дэлхийд одоо баг монголчууд их байдаг. Энэ Монголын ард түмэн дэлхийд одоо зөв амьдрах үлгэр жишээ болж явах бол хүмүүсийн болов юу боддог. Тэр байгальтайгаа харьцагч тэр идэж ууж байгаа ч гэсэн нохоо шуу янз янзын мэддэггүй шүү дээ бид нар. Цэвэр хоол иддэг. Цэвэр экологийн бүтээгдэхүүнийг иддэг. Идэхтэй зооглохдоо бид нар тэр нь асар гоё хүндгэл явж идэг. Хүүхдийг хүмүүжүүлэх, хүнтэй харьцах тэ энэ бүх зүйлийн спортод өнөөдөр уламжлаад ирсэн соёл. Тэглүү хаа. Уламжлаад ирсэн. Яг тэр хүүхдээ чинь заа сургадаг юм өнөөдөр яг энэ спортын багш нарт харахад яваад байдаг. Тэр хүүхдүүдийг сургаж шүү дээ. Өнөөдөр яг таныг ингээл одоо яг энэ албан хувцастай бол би ингээ харж тэ. Таны одоо яг тэр спортын хувцсыг өмсөд ирэхэд таны төрх бас нэг харц өөр болдог бах тэ. Тэглүү хөө. Яг тэрэндээ гоё ингээд нэг юм. Тэрэндээ одоо орно шүү дээ. Дөрөвдөө орно, төрөлдөө ордог тэ. Нэг гоё явах шил тэ. Тэгэхээр өөрийнхөө яг ингээд нэг яг спортынхаа югаар та нэг амжилт бүтээл юм гаргаж явсан. Хамгийн нэг гоё ингээд нэг юм сэтгэл огсоо агшин бахархаж өвнөсөн юм. Тэгээ ер нь одоо бас тэгэл
энэ нөгөө нэг урд нь байгаагүй спортыг шинээр гаргана гэдэг бол амар биш л дээ. Одоо жишээлбэл яг спортын зарим төрлүүдийн одоо манай биеийн тамирын багш нар чинь ингээл ерөнхий боловсролын сургуулийн одоо тамирч сурагчдад биеийн тамирын бие элдвэрийн боловсрол олгож байгаа шүү дээ. Гэтэл одоо тэр чинь ингээд олгогдсон одоо жишээлбэл төрлийн одоо тамирчдыг бас ингээд сонгоод бэлтгэл хийлгэж штэ. Одоо их шиг татгалжуулагч нар гэхэд гэтэл одоо жишээлбэл энэ шинэ спортын төрөл дээр тэр боломж байхгүй. Яг бүх юмыг шинээр анхаарал нэгнээ нойлоод эхэлдэг байхгүй. Тэгэхээр тайквондо гэдэг ч юм уу тулааны урлагийн энэ төрлийг бол одоо урд нь тийм их бол байгаагүй. Дээрээс нь биеийн тамирын багш нар тэр боловсролыг олгож хараахан тийм боломж байхгүй байхгүй. Тэгэхээр л одоо яг шинээр бүх юмыг эхэлнэ. Тэгээ байхгүй спортыг шинээр хөгжүүлээд эхний ээлжинд одоо маш олон зүйлийг одоо тэрсэн бас мөрөөдлийнхаа нэг хэсгийг бий болгоно шүү дээ. Өөрөөр эхний ээлжинд нэг одоо 40 тонны тамирчинтай болъё гэдэг одоо зорилго. За тэгээд тамирчин бүрдээд ирэхээр ядаж нэг одоо нэг улсын чанартай тэмцээнд оролцож үзэх юм гэж бодно. За оролцоод ирэхээр медаль авдаг болъё гэдэг ч юм уу тийм ээ. Медаль аваад ирэхээр аврагтай болъё гэдэг ч юм уу тийм ээ. Ингээд цаашаа дээрээс нь ингээд ерөөсөө нөгөө мөрөөдөл чинь дээш амжилт адилхан ингээд бүх төлөвлөлт явуулж байгаа. Дээрээс нь олон улсын хэмжээний мастер болох хэрэгтэй гэдэг ч юм уу тийм ээ. Олон улсын одоо жишээлбэл дээрээс нь одоо олон улсын тэмцээнээс медаль авъя гэдэг ч юм уу. За тэгээд яг одоо миний нэгдсэн одоо тайквондогийн үүсгэж өгүүлсэн тайквондогийн төрлөөр энэ өнгөрсөн он ч одоо олимпийн медаль авлаа шүү дээ. Олимпийн одоо хот медаль авсан. Тэгэхээр энэ бол одоо батал ингээд бидний батныг тэр миний явж байгаа одоо залуу нартын мөрөөдөл бас нэг утгаараа биелж ийн гэсэн. Өөрөөр хэлбэл би хичнээн аваагүй ч гэсэн тийм ээ. Би миний дасгалжуулалтанд тамирч аваагүй ч гэсэн яг энэ тайквондогийн төрлөөр авраг болж ийн гэдэг бол одоо бидний сонгогч хичээлдсэн энэ төрлөөр авраг төрж ийн гэдэг бол энэ бол гайхамшигтай амжилт бахархал. Тийм учраас бас бидний одоо миний хувьд бол бас тэгээд энэ спортоор олон сайхан шилдэг тамирчид төрөн гарахыг одоо миний харах бол энэ бол миний мөрөөдөл. Дээрээс нь бид нар ч одоо яг саяны миний хэлдэг Монголын бүх ард түмний спортод манай 3 дугаар байранд орж илээ шилүү. Тэгэл тэр үед чинь батал омгшаал за дараагийн тэмцээнд бол дахиад ийм илүү амжилт гаргая гэдэг ч юм уу тийм ээ. Олон улсын тэмцээнд орж ирсэн. Тэгэл энэ амжилт гаргаж ирсэн. Ерөн цаашлаад энэ бидний бас мөрөөдөл амжилтын одоо хязгаар бол ер нь хязгааргүй шүү дээ. Олон сайхан тамирчид төрөөд олон амжилт гаргаж ивэл одоо илүү одоо бахархал болж одоо ард түмэндээ сайн өвлөр дуурайлуулах хэрэгтэй. Дээрээс нь бид нар одоо сүүлийн үед энэ нөгөө файтинг гэдэг одоо яг халт тулааны төрлүүдийн тэмцээн дотроос бас манай яг миний бас нэг шав маань энэ дэр бас инкоргэлгээд бас нэлээд амжилттай одоо бас өрсөлдөж олон одоо аврагын одоо тэтмүүдийг авч байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас манай тайквондогийн спортоор тайквондо хууртай тамирчин л да. Тэгээд энэ одоо бас тамирчин маань бас цаашдаа ч гэсэн бас илүү олон одоо медаль хүртэж олон амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Тэгэхээр энэ бүхэн маань бидний одоо бас мөрөөдлийн нэг хэсэг бас явж ийн л гэсэн үг. Энэ бол бахархал. За ах юм энэ сайхан зорьсон үйлс нь төмний төлөөл сайхан юм ярьж шүү дээ. Тэглэг баг. Наваг за сайн байцгаана намайг Бацаагаа багтаа Тэмүүлэн гэдэг. Би Ховд аймаг биеийн тамирын спортын газарт хөлн биеийн дасгалжуулагчаар ажиллаад 2024 оны 1 сараас ахуулаад ажилласан байгаа. За энэ хугацаанд ажиллахад миний ажиллаж байгаа насны англи гэвэл U10 нас, U12 нас, U14, U16 гэсэн эрэгтэй насны 4 төрлийн багтай, мөн эмэгтэй насны 14, 16 гэсэн 2 насны ангилалд нийт 6 багтай ажиллаж байна. За энэ хугацаанд миний гаргасан амжилтууд гэмэл түрүү жилийн баруун бүсийн мөрөөдлийн гол тэмцээнээс U12 нас маань алтан медаль авлаа. U14 нас маань мөнгөн медаль авч хоёр баг маань хоёулаа улсын аврагт явах шалгуулалтанд тэмцэж улсын аврагад явж ирсэн байгаа. Харин U16 маань болохоор хөрөл медаль авч ирсэн байгаа. За энэ жилийн амжилтуудаар гэх юм бол энэ жил бид нэр Баян Хонгор аймгийн нээлттэй аймгийн аврах шалгуулалт тэмцээнд яваад 2 алт, 1 мөнгө, 1 хөрөл медальтай ирсэн амжилттайгаар байгаа. Тус тэмцээнүүд маань одоо байгаа насны ангилалтай U14 бол U16 насны хүүхдүүд бүгд явж амжилт гаргасан байгаа. Мөн Баян Хонгор аймгийн тэмцээн уралдаанаас шилдэг тоглогч авсан хаалгач болон тоглогч нар бас амжилттай сайн явж оролцож ирсэн байгаа. Манай баг хамт бол ингээд одоогоор ингээд улсын тэмцээнүүдэд сайн бэлтгэгдээд явж байгаа. Одоохондоо арай улсын медалуудаас авч хэмжээгүй байгаа. Удахгүй медаль авна гэж итгэж байгаа. За сайн байна уу? Намайг Бахад Ховд аймаг биеийн спортын газар саксофон дасгалж байгаа. Биеийн спортын газар
жил ажиллаж байна. За одоо өнөөдөр саксны бэлтгэл гаргасан байна. Ховд аймгийн аврагтай харин саксны бэлтгэл сая сатан байгуулсан. Одоо баруун сая шамны саксны бэлтгэл 2025 оны 4 сарын 19-ний орны хооронд болж байна. Тэр бэлтгэл гаргасан байна. Эмэгтэй хэрэгтэй нийт 30 багийн тамирчид оролцоод бэлтгэл гаргасан байна. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий. Намайг Гандвшин Огтой 8 гэдэг волейболын спортоор 6 дугаар ангиас эхэлж хичээлээд одоо энэ спортоор 20 жил багшилж байна. Волейболын спортын мастер цолтоо Ховд аймгийн биеийн тамир спортын шгшээ баг 2024 онд байгуулагдаад 2024 оны 11 сараас эхлээд Ховд аймгийн шгшээ багийн волейболын шгшээ багийг удирдах ажиллаж байгаа. За бид нар шгшээ багтаа хүүхдэд бүрдүүлээ шгшээ бага хичээлүүлж эхэлснээс хойш улсын аврагт өсвөрийн охидын улсын аврах шалгаруулах тэмцээнд 4-р байранд шалгарсан. Одоо эрэгтэй наст маань англил маань Булган аймагт тэмцээний эхэлсэн үргэлжилсэн явж байна. За манай спорт хорон дээр 3 насны англиар шгшээ баг хичээлдэг байгаа. Идэрчүүдийн нас сурагчдын хамгийн ахлах нас тийм ээ. За тэрний дараа өсвөрийн нас 15 нас, тэрний доотолд минигийн нас. За минигийн нас нь бас дотроо 3 ангилттай бага нас, дунд нас, ахлах нас гэсэн 3 ангилттай ингэж волейболын холбооныхоо насны хүрээнд бид нар шгшээ бага барихыг хичээж ажиллаж байна. За волейболын спортоор яагаад хичээлэх ёстой бэ? Багийн спортоор хүүхдүүд яагаад хичээлэх ёстой бэ гэдгийг маш их баримталж ажилладаг. Миний багшийн хувьд маш их баримталдаг. Волейболын спортыг техникийг маш зөв зааж хансан. Волейболын спортоор багийн спортоор хүүхдүүдийг хичээлүүлж гинсэн. Багийн спортоор хичээлснээр хүүхдүүд маань ямар хүүхдүүд маань ач холбогдолтой юм бэ гэхээр нэг ойлгодог, нэгэндээ тусалдаг, багаараа бүх хийдэг, багийнхаа нэг хамт олон болж 12 хүүхэд маань нэг хүн шиг цогц нэгнийхээ төлөө ажиллаж чаддгаараа энэ багийн спорт маань хүүхэд багчуудыг маш сайн. За одоо заавал медаль аваад амжилт гаргаасаа тэгээсээ гэхээсээ илүү багийн спортоор хүүхдүүдийг маш сайн хичээлүүлэхийг боддгоо. Тэгээд волейболын спорт маань хамгийн эхлээд сунгалтаа хийгээд техникээ давтна. Техникийг маш олон удаа давтах ёстой. Техник сунгалтаа хийж байж бид нар бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлнэ. Дараа нь бид техникээ давтна тийм ээ. Техникийг маш сайн энэ волейболын спорт маань техникийн спорт. Дээрээс нь бас шатрын дараа ордог оюуны спорт гэдгээрээ бас их онцлогтой. Тэр ганц 2 дойл секундын хооронд яаж тэр бөмбөгийг хаашаа яаж цохих уу гэдэг нь маш их IQ шаарддаг учраас бас шатрын дараа ордог IQ-ны спорт гэж бас хэлэгддэг. Тэгэхээр волейболын спортоор хичээлснээрээ хүүхдүүд маань яг сэтгэн бодох чадвар өндөртөө, уян хатан чадвар өндөртөө, багаар ажиллах чадвар өндөртөө, тэсвэр, хурд, хүч, биеийн тамирын ямар чадвар энэ бүгднийг нь эзэмсэж байж волейболын баг тамирчид маань амжилт гаргадаг байгаа. Дээрэс нь сэтгэл зүйчд байна. Сэтгэл зүйн маш өндөр тийм чадвартай байж бас энэ баг спортоор хичээлдэг байгаа. Тэгэхээр манай залуу багш нар, манай волейболын багш дасгалжуулагч нар аль болох бүх төрөл дээр нь анхаарч ажилладаг гэж дасгалжуулагч Ховд аймгийн дасгалжуулагч дээрээс нь Ховд аймгийн волейболын холбооны нарийн бичиг бас давхар хийдэг. Тэгээд дасгалжуулагчдынхаа өмнөөс бас тийж би бас маш их үнэлдэгэ. Хурд хүч ахвал самбаа бүх төсвөр хатуудл уян хатан тесрэлт өсрөлт тийм ээ бүх чанарыг эзэмшүүлдэг. Дээрээс нь багийн спортоор нэгнийхээ төлөө тэр нэг хүүхэд байхгүй байх юм бол нэг хүүхдийнхээ төлөө тэр баг тэр чигээрээ ажиллаж чаддгаараа бас багийн спортын онцлог маш их байдаг юм аа. Тэгээ бүх чадварууд дээр манай дасгалжуулагч нар Ховд аймгийн бүх дунд ахмад залуу үеийн төлөөллийн дасгалжуулагч нар бүгдэн дээр нь ажиллахыг хичээж ажиллаж байгаа, суралцж байгаа гэж боддгоо. Дэлхийн сайхан дээр давцанд Монголынхаа төрийнхаа тугийг гаргасан сайхан. Өрөөл мих бол дугаа гэж сайхныг өрөө. Хүн нэг юм сайхан нэмийг санаж явал цаанаа бүтдэг. Саар нэмийг санаад явал угаасаа тэгээд биед дүүшүүдэг тий. Төмний төлөө сайхан нэмийг санаж явж байгаа үйл нь сайхан. Төмний сайхан буян түшдэг.
тэнгэр харж идэг. Хангаа бол бас сайхан ивэж идэг шүү дээ. Тэглгүй яг одоо санаа сайн бол заяа сайн гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо хүн тэгээд ер нь амныхаа бэлгээд өөрөө яваад идэг. Олон цагаан шилдэг тамирчид дөрөв гарч ивэл одоо бидний одоо мөрөөдөл биелж гэнэ гэсэн үг. Энэ Монголынхаа өв соёл өгдөөхийг бас нэг аваад үлдчихэж. Залуу тэр хүүхдүүд бас нэг ийм байсан шүү төв соёл мөн гэхэд бас нэг үзэх явдал байх юм бол гэдэг үүднээс одоо бид тэр юм зорилтонд бас хүрээд нэг 100-ийнхаа одоо 50% л одоо орж байна. Тэгээд Монголоо тоорчоо цаашаага халмиг туваа бүрээд гэл яв. Ёроолгүй металла шиг дунд ундарч байгаа болог шиг юм сайхан агуу төв шүү дээ эсгээ туурлаг гэсэн сайхан. За игэлэг ийм сайхан ажил хийж байгаа буянтай ажил хийж байгаа та бүхэнд бас дахин ажлын амжилт хүсье. Тэгээд за баярлалаа. Дахин муу сайхан өрөөдөр зорилгоо амжилттай хийж үйлжүүлээрэй. Би Мартуга